Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг доктор Котоко гэдэг. Миний нэрийг энх хоёрын толгор сүрэн гэдгээ. Өнөөдөр та бүхэнтэй амжилтын түүхээ хуваалцахдаа таатай байна. За, миний амьдралын чухал мөчүүд. За, би 1989 онд Завхан аймгийн Тосон Цэнгэл суманд төрсөн. За, тэгээд төрөх үедээ бол төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд байсан. Ховд хоорондын таславчийн цоорхой буюу бас зүрхний гажигууд дотор бас нэлийн асуудалтай эмгэгний тонд ордог байсан байгаа. За, тэгээ 1998 онд анх удаа хотод аавтайгаа одоо хөдөлцөөд тийм ээ троллейбус гэдэг тухайн үед явдаг байсан. Тэр автобусанд ингээд суугаад автобусанд сууж чаддгүй, зам гарч чаддгүй, дандаа бөөлждөг тийм хүүхэд байсан. Багада байнгын ханиад хүрээд өсөлт маань бас удаан явагддаг ийм хүүхэд байлаа. За, ингээд 1998 онд би 3 дугаар эмнэлэгт зүрх судасны тасагт нэвтээд зүрхний одоо хагалгаанд орж ийлээ. За, тэгээд тэр хагалгаанд орох мөч бол одоо 8 настай хүүхдийн хувьд бол маш их айдастай мөч байсан. Тэгээд мэдээж тэр мөчийг даван туулцсны дараа би эмчтэй эмчийнхаа өрөөнд ороод одоо тий баярлалаа эмчээ, би тань дээр буцаж ирэхдээ эмч болоод ирнэ гэж хэлээд гарч исэн. Тухайн үедээ би тэр хэлж исэн зүйлээ бол одоо тал тухамсартаа бичсэн болов уу гэж бодсон. Учир юу вэ гэхээр би тэр одоо зорилго мөрөөдлөө мартсан байсан. 10 жил сурж авах үедээ хичээл ном гээд маш их цаалгаар мартсан явж агаад 10 жилдээ сүүлийн 4 жил нь болох тэр 2 жил химийн гүнзгий ангид сураад 2 жил биологийн гүнзгий ангид сурсан. Тэгээ би яагаад тэгэж одоо гүнзгий ангид сурсангаа ерөөсөө ойлгоогүй. Ингээд 12 дугаар анги буюу төгсөх үед одоо хичээл сонголт ЕШ гэдэг өгдөг те. Тэгээд одоо 2 жил сурсан хэмжээ одоо хим биологи ороогүй, газар зүй үгүй, англи хэл үгүй, математик үгүй гэдэг ингээд 5 хичээлээр би ЕШ шалгалт өгч илаа. За, тэгээд тэр хичээлүүдийн шалгалтуудын дүн дээр бол 2 одоо хичээлийн шалгалтын дүн бол 800 оноо гэдэг тий өндөр авсан байсан. Тэгээд мэдээж хим биологи 2 байсан. Тэгээ одоо нөгөө их сургууль сонгох мөч болдог. Тэгээд их сургууль сонгох мөчд бол ерөөсөө юу яагаагүй. Би анагаахт орно гэж хизээж бодож байгаагүй. Би МОС-ийн биологийн ангийг төгссөн баггүй юу? МОС-ийн байгаль их сургуулийн биологийн гүнзгий ангийг төгссөн. Тэгээд нэгт ч ихсэн учраас био нано технологийн анги авнаа гэж би бодож мөрөөдөж хүсэж явж байсан баггүй юу? Тэгсэн чинь манай ангийн нэг 2 хүүхэд яг био нано технологиор явна гэж байнга ярьдаг байсан. Тэгээд тэр 2 хүүхдийн нэг хүүхдийнх нь аав ээж хоёр над дээр ирээд ингээд уулзсан байхгүй яа. Тэгвэл чи ингээ өндөр оноотой юм байна. Чи МОС-ийн одоо ингээ нэгдчихсэн юм чинь ороод чи биотехнологийн анги битгий аваач тий манай охинд боломж олгооч гэж надаас гуйсан. Тэгээ би тэр үед одоо яагаад ч юм тий энэ би ингээ чадах юм чинь тий би чадах юм чинь энэ анги надад за нэг чухал биш. Яагаад гэвэл гэж бодсон юм шиг байна. Хоёрхан хуваар байсан байхгүй юу. Тэгээд за тэг танаа хүүхдүүд үнэхээр хэрэгтэй бол та хоёр одоо хүүхдээ энэ чиглэлээр сургатаа гэд бараг тий. Тэгээ хуваараа хаяад би гарч исэн. Тэгээ манай багш намайг загнаад энэ олон жилийн хөдөлгөөн рүү ингээд МОС-д одоо 1-р байранд очоод ингээд МОС-ийнхаа өөрийнхөө хүсэж исэн био нано технологийн анги авахгүй ингээд өөр хүүхдэд боломж олгоод явж ийн гэдэг бол чи стил нэрээ арай дэндүү сайхан сэтгэлтэй ингээд багш маань бас надад гоё ухаарлын үг хэлж илсэн л да. Тэгээд дараа нь болох тэр би шүтээсэн хүнсний биотехнологи ангид бүртгүүлсэн байсан. Тэгээд 2 дахь өдөр хуваараа сонгох өдөр нь би унтсан байсан. Би 6 жил сурах 6 жил гэжтэй. Ер нь бол сүүлийн одоо 10 жилийн сүүлийн 4 жилд нь бол хангалттай сайн унтаж чадаагүй. Яагаад гэвэл маш их хичээлээ хийдэг. Тийм жоохон хичээмтгий сурагч байсан. Бүх зүйл дээр онц төгс байхын төлөө хичээдэг.
Тэгээд ор маань ширээтэйг ингээд яг залгаа би унтаал шууд босоод ширээн дээр суугаад хичээлээ хийдэг. Миний ширээн ингээд доогуур битүү. Доогуур ингээ хөндөй. Тэгээд тэр дотроо дүүрэн бүх хичээл номоо хийчдэг. Тийм стилээр одоо 10 жилд сурж байсан. Гэхдээ би 10 жилд бол тийм одоо 1-р ангиас ахуулаад шууд онд сурсан гэж бол хэлэхгүй. Миний амьдралын одоо эргэлтийн цэг бол 10 жил яг 5 6 дугаар ангид байсан. 5 6 дугаар ангид би маш их одоо математик ойлгодгүй тийм хүүхдээсэн. Тэгээд манай математикийн багш Бачулуун гэдэг багш маань маш гоё багш байсан л та. Тэгээд надад чи ингээ хичээгийн бол хүнд чадахгүй зүйл ерөөсөй байдаг юм аа гэд одоо хичээлийн дараа дандаа надад тавтлага өгдөг гэсэн. Тэгээд би тэр тавтлаганд маш итгэвтэй суудаг байсан. Тэгээд багш намайг манай ангийнхаа одоо намайг бас нэг жоохон нүд үзүүрлэн л дээ. Яагаад гэх юм бол би чингээр хороол таньдэрдэг. Тэгээд ерөнхийдөө тийм боломжийн айлын хүүхэд биш. Бас одоогийн нийгмээр бол жоохон булидүүлдэг байсан гэх юм уу. Тэгээд бохир заваа явдаг байсан. Ерөнхийдөө нөгөө өөртөө анхаарал халамж тавих чадвар муутай охин хүүхдээ ч өөр нэрхтээ хүүхчийг л хувцлаад явж идэг байсан учраас ерөнхийдөө нэг тийм олонний дунд бол нэг тийм айхтар нэр хүндтэй бол байж чаддгүй тийм охин байсан. Гэхдээ багш маань надад юу гэж урам зориг өгч ирсэн бэ гэхээр та нар энэ охиныг харж байгаарай. Учир нь энэ хүүхэд 8 дугаар анги төгсөхдөө одоо хамгийн одоо сайн сурагч болно, шилдэг сурагч болно гэд хэлчихсэн. Тэгээ би тэр үгийг сонсчаад өгд тийм байх үү гэж бас бодож исэн. Гэтэл би яг 8 дугаар ангиа төгсгöd эрдэм алтан медальтай төгсөжсэн. Тэр маань бол мэдээж багшийн маань ач гавья маш олон багш нар ихтгэл хүлээлгэж чи чадна, чи сурч чадах юм байна гэдэг зүйлийг хэлжсэн учраас болох юм байна гэд ингээд 10 жилээ бас онц төгсөж алтан медальтай төгсчихлаа. За ингээд 10 жилээ төгсчүүд их сургуулийнхаа ганцхан сонгох хуваар буюу анагаах хуваар үлдсэн. Гэхдээ би анагаахт хизээч орно гэж бодоагүй. Гэтэл манай хамаатны ах намайг бүр машин дотор чихээ заяа. Бүр ингээд чи суу гэдэг. Би суухгүй заяа гэсэн. Чи анаагт орон заяа гэдэг. Би орохгүй заяа гэдэг. Бүр эсэргүүцээд би хизээч анаагт орно гэж өөрийгөө бэлдээгүй байхгүй юу. Сүүлийн 4 жил би мостл сурна гэж өөрийгөө бэлдсэн. Мосийн хэцээг төгссөн болохоор тэгсэн чинь намайг анагаа сургана гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд би уйлаад би бүр эхлэлтийн ерөнхий шалгалтын тэр одоо нөгөө батламж эдэж батламжаа өгөхгүйгээ тэгсэн чинь намайг чист сурах хэрэгтэй гингүүдээ шууд миний юмыг булааж аваачаад бүртгүүлсэн за. Тэгээ бүр би ямар ч сонголтгүй болсон. Яагаад гэвэл би 3 сургуульд бүртгүүлсэн. 3 одоо улсын том сургуульд бүртгүүлсэн хамгийн сүүлчийнх нь анагаах байсан байхгүй. Тэгээд анагаахт би 57 дугаар байранд чигсэжсэн. Тэр чинь анагаахт ч мундаг сайн хүүхдүүд их ордоо ш. Тэгээд ороод би хуваар сонгохдоо хүртэл амар дургүй байсан байхгүй юу. Тэгээд чи одоо хуваараа сонгох гэдэг. Би одоо ямар хуваар сонгох мэдэхгүй. Би юу болохоо мэдэхгүй юм чинь. Тэр үед юу гэж хэлжсэн бэ гэхэд 1-р яринд орсон хүүхэд нь тий ямар одоо чиглэлээс сонгоно. Би тэрийг л сонгоё дөө гэр ингээд өөртөө яа. Би бол тэрийг хувь заяа юм уу, хувь төвөрг юм уу, хувь тавилын юм уу тий өөрийнхөө одоо тэр тухайн байсан сэтгүүлчнэрээс шийдвэр гаргасан байхгүй юу. Тэгээд 1-р яринд орсон хүүхдэд нөгөө алтан чагнар өгдөг. Манай сургуулиас дээрээс нөгөө байранд орсон хүүхд чинь үг хэлнэ. Тэгээд аюу яадаг байсан. Анагаах гэдэг анги сонгосон байхгүй. Тэгэхээр одоо анагаах гэж ямар анги байд юм бол та. За 1-р яринд орсон хүүхд нь анагаах гэж сонгож байгаа юм чинь би тэрийг сонгочихъя гэдэг. Тэгсэн чинь тэр нь хүний хэмжээ анги байж таарсан. Тэгээ хүний хэмжээр 6 жил суралцаад 2013 онд би хүний хэмжих гээд бакалаврын зэрэг авч исэн. Тэгээ энэ бол миний амьдралын хамгийн одоо гайхалтай цаг мөчүүд байсан анагаахт. Ер нь анагаах суралцах цаг мөч бол ерөөс хамтын хөдөлмөр гэдэг. Хизээч одоо ганцаараа амбицэлж чаддгүй. Дандаа хүмүүстэй хамтарч ажиллаж иж дөнгүүдээ гаргадаг. Одоо тий ядчил одоо 3 хүн байлаа гэж бодоход нэг нь даалгавраа хийхгүй бол багш дунд тавьдаг. Ингээд заавал бинийг чирч, татаж, хайрлж, кэрлж. Тэгээ одоо нэг анх анагаахт ороход хардын эмч байдаг. Төгсөхдөө би юу ч биш юм байна. Би зүгээр л эмчж болоогүй юм байна. Би зүгээр л оюутан байсан юм байна гэж төгсдөг гэдэг шиг. Яг тэгж одоо тэр ёс суртахууныг ингэж манай сургууль суулгасан юм шиг надад санагддаг.
За мэдээж ээжээ гэдэг энэ цаг мөчүүд бол миний амьдралын хамгийн бас гоё сайхан цаг мөч байсан. Тэр маань болохоор би 4 хүүхэдтэй 2012 онд 5 дугаар курстэй би анхныхаа хүүхдийг гаргаж ирсэн. 2 блокийн хичээл, 2 цүнхтэй, 2 хоолтой ингэж явж хагаад хичээлээ дуусгаж байсан. Чөлөө ажлын чөлөө авахгүй гэж маш их гүрийж одоо сурсандаа. За тэгээд 15 онд хүүгээ одоо яг ингээд төрүүлэх мөчөд би магистрийн зэрэгэд суралцж байсан. 18 онд болох дээр би хүүхдийн резидент одоо эмч байх үедээ бас жирэмсэн байгаад ингээд хүүхдийн резидент эмчийг төгсөж одоо хүүхдийн эмч болсон. За 20 онд би бол Австралийн Сидней хотын одоо хүүхдийн анагаахын хөтөлбөр гэж байдаг. Тэр хөтөлбөрийг одоо ингэж сурч төгсөж байсан. Тэгэхээр миний одоо хүүхдүүд дандаа надтай хамт өсөн дэвжиж одоо суралцж байсан. Одоо зарим хүмүүс намайг шаалдаг байхгүй. Жишээ ч одоо энэ маань бакалаврын хүүхэд, энэ маань магистрийн хүүхэд, энэ маань тэрний тийм дипломны хүүхэд гэж дандаа ингэж ярих юм тий. Аргагүй ингэж суралцж байх үедээ төрөх үедээ ингээд суралцаад явж исэн учраас надад энэ одоо ээж болох цаг мөч бол үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ одоо нөгөө эхний 3 хүүхдтэрээ бол тухайн хүүхдийнхаа хоолнд орж байгаа, хөлд орж байгааг тийм ээ үгээ ярьж байгааг яг бүрэн гүйцэд тийм ээ мэдэрч чадаагүй юм шиг санагддаг. Ер нь ихэнх эмэгтэйчүүд тэгдэм юм шиг санагддаг. Тэгээд дараа нь яг сүүлийн одоо 4-р хүүхэд тэр болохоор тэр хүүхдийн гар нь ямар гоё юм бэ, тэнүүд нь ямар гоё юм бэ, хөл нь яасан гоё сайхан юм бэ гэдгийг ингэж мэдэрч одоо хүүхдээ харж гэртээ бизнесээ хийж одоо байсан байгаа. За ингээд гэр бүл бол миний хамгийн нандин мөч. Би 2 хүүхдээ айлын хамгийн том охин байгаа. Тийм манай аав ээж хоёр маань энэ зурган дээр байна. Бид дөрөв наадмын талбай дээр анх удаа наадмын талбай ингээд орж үзчихсэн. Энэ дурсамжийг аягүй сайн сандж тийм. Тэгвэл бас 2 удаа л наадмын талбай ер нь аав ээж хоёр орж үзсэн мэдээ жоохон баг та. Тэгээд аав ээж хоёр маань бас нэг шин цамц авч өгөө. Цамц нь тэгээд урталтай юм мууж гайтай тэрэн дээр нь дарахаар ингээд дуурдаг ийм цамц байсан. Тэгээ миний аав ээж хоёр бол миний амьдралыг бол бүтээлцгээд хамгийн их гайхалтай тусалсан. Миний ээж бол үнэхээр гайхамшигтай эмэгтэй байдаг. Намайг сурах боломж юу байна бүх зүйлээр хангасан. Миний аав бол нэг тэгж нэг айхтар мотивац өгдгүүр ч гэсэн зүгээр л байгаа тийм ээ тгий шүү. Ингээрээ тий ингэж яваарай. Хүн ийм байх ёстой шүү гэдгийг ерөөсөө биеэрээ хөтөлмөрөөр ингэж байнга одоо үлгэрлэж явдаг гэх юм уу. Манай аав бол одоо миний 4 хүүхдийг өсгөлсөн. Ямар сайн би одоо одонгоо аваад аавда авчиж өгчээлээ. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр аав энэ одон бараг таних байхаа. Би 4-өөс нь 7-оос өсгөж хүмүүжлэхдээ бол та үнэхээр гайхамшигтай хүчин чадал гаргасан шүү гэж аавда бас талархдаг. За мэдээж миний хань бол угаасаа маш гайхамшигтай хүн байдаг. Би хантайгаа одоо 12 дугаар ангид 11 12 дугаар ангид одоо мессеж өчиж эхлээд тэр үед чинь нэг ТV чат гэж байдаг байсан шүү дээ. Тэрийгээр анх танилцчихлаа. Тэгээд мессеж өчиж хоёр бүтэн 3 жил бинийхээ царайг хараагүй мессеж өчиж тэгээд 1-р курсэд миний төрсөн өдрөөр анх би тэгээд төрсөн өдрөөр нөхрөөсөө ном бэлгэнд авч байсан. Одоо тэгээд тэр ном маань бас алга болцсон. Хүмүүс одоо авч уншаад тэгээд авсан юм шиг байгаа. Хоёрыг үржихэд 206 тэнцэг 6 сууч 60 сэтгэж гэдэг номыг би анх нөхрөөсөө цэг папад аваад тий энэ ах ямар дажгүй ах вэ л гэж би бодож ирсэн. Надаас нэг ах. Тэгээд энэ хүнтэй бол гэрлэнэ гэж би бодож байгаагүй бас. Тэгсэн чинь манай нөхөр юу гэж хэлсэн бэ гэхээр би чамтай гэрлэн. Би чамтай суун гэж ингэж анх уулзаад хамгийн анхны өдрөө надад хэлээд тэгээд би чамтай суугаад би чамд хөрх хүүхдүүдтэй болно гэж ярьжсэн. Тэгээд би шоконд ороод тийм бол байхгүй л ах гэж бодож ирсэн. Гэхдээ одоо ингээд 12
хэдэн жил болж байгаа юм дээ 14-5 жил хамтдаа амьдарч энэ амьдралыг хамтдаа өсөж хөгжиж мөрөөдөлж миний сурж боловсрох одоо тий хөгжих бүх зүйл төр миний хань ард минь байдаг. Би өөрийнхөө ханыг хувийн VIP гэж нэрлэдэг байхгүй яа. Тэгвэл VIP зөвлөх маань болохгүй бүтэхгүй чадахгүй зүйлс тохиолдох үед би хан дээрээ ирэл асуучдаг. Яах вэ? Энэ нөхцөл байдалд яг яадаг вэ гэхээр эхлээд намайг амар сайн сонсдог, маш сайн сонсож байгаа. Ингүүл зүгээрээ гэсэн тийм гарт гаргалгаануудыг санал болгодог. Тэгээд надаар өөр минь шийдвэр гаргуулдаг. Чи өөрөө л мэд. Чиний сонголт гэж хэлдэг нь одоо надад маш их таалагддаг. Намайг маш их одоо кэрлдэг гэх юм уу. Тэгээд сүүлийн үед бол би одоо хандаа маш их баярлж талархдаг болсон. Өглөө болгомосоо юу тэгээд чи миний хайжууд байгаа нь ямар гоё аз жаргалтай юм бэ? Ямар гоё баяр баясгалантай юм бэ? Намайг тайван байлгаж чаддаг. Би чиний дэргээ тайван унтчихдаг. Үнэхээр баярлалаа гэж дандаа өглөө болгон хандаа хэлдэг болсон. Тэгээ миний ань ч гэсэн би ямар азар чам шиг юм гайхалтай бүсгүйтэй суусан юм бэ гэж одоо хэлдгээ штэ. За дараагийн зүйл бол хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгт би бол итгэдэг. Манай аав ээж хоёр хоёлоо тийм сэхэтэн бол хүмүүс биш. Зүгээр л 10 жилийн боловсралтай хүмүүс. Гэхдээ аав ээж хоёр боловсрал ямар чухал вэ гэдгийг маш сайн ухамсарласан хүмүүс байсан. Ялангуяа ээж минь болох дээр нэлээд сайн сурдаг байж байгаа. Тэгээд малчин залчин гээд нөгөө тэр үед чинь бас нөгөө хүүхдүүдээ сургадаг байсан юм лээ шүү дээ, тий. Тэгээд нөгөө 8 дугаар анги төгсгөө шууд мал дээр гаргаад тэгээд ээж маань сурч чадаагүй. Гэхдээ 10 жил тахтаа нэлээд сайн толгойтой байсан гэж ээж маань ярьдаг байсан. Би сэргэлэн би сурсан бол маш их амжилт гарах байсан гэж ярьдаг байсан. За тэгээд би анхны ажлын гараагаа 2013 онд би чинь сургуулаа төгсөөл шууд 3 сар би хөдөө аяллаар явсан байхгүй. Яг бол би 6 жил унтарч чадаагүй. 6 жил ажил тэр хичээлийг сурна гэдэг бол миний хувьд бол нэг талаараас хүнд байсан ч нөгөө талаараа бас би нойр хүдэлд орчихсон байхгүй. Тэгээд ерөөс нар харж чаддгүй тий. Нарыг ингээд шүн сургууль дээр очино. Өглөө өөрөө сургууль дээр очино. Орой харангууд гарахаар нарыг харахгүй байхаар хүн нар харж чадхаа болчихд юм биш үү? Бүр сүулт ингээд бүр наранд би явж чадхаа болцсон байсан. Тэгээд ерөөсөө өөртөө би шагнал болгоё. Тий би 6 жил хөдөлмөрлөөд би хүний хэмж мэрэгчлээ болсон юм чинь одоо би 3 сар унтна гээд нам унтаад тэгээд дээрээс нь нөхөртөөгөө хамт шууд хүүхдээ машинд аягээд шууд аяллаар гарсан. Тэгээд би гоё Монгол орноор аялж явж хагаад 9 сард ирээд за одоо би ажил хийя. Тэгээд сурсан юмныхаа ижидийг үзгээд хамгийн анхны ажлын гараагаа Учирхуу өрхийн эрүүл мэндийн төв гээд төвд орсон. Одоо ч гэсэн ингээд 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ эмнэлэгт орсон цаг мөчөөс ахвал миний амьдралд маш их олон шинжилтүүд хийсэн. Анагаах ухаан талаас ч. За тэгээд 2014 онд би бүтээлч юмч болж ийлээ. Тэрүүний залуу алтан медалийг авч ийлээ. 16 онд бишилдэг эмчин болж ийлээ эмнэлгийнхаа. 19-нд болохоор нийслэлийн эрүүл мэндийн газрын өргөмжлөл авч исэн. 19 онд Баянгол дүүргийн шилдэг өрхийн эмч болж исэн. За 19 онд бас эрүүл мэндийн яамны жуух бичгийг хүлээж авч ийлээ. За 20 онд нэг цагаан шонхор гэдэг хөгжлийн төвчгээ залуучуудад олгодог юм медаль бас над дээр ингээд нэг шуудангийн хаягаар гинтхэн бас ирж илаа. Би тэрийг одоо хаанаас судалж мэдсэн гэж мэдэхгүй. За тэгээ 2023 онд болохоор нийслэлийн шилдэг өрхийн эмч болсон. Нийслэлд ер нь бол 142 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс жилдээ ерөөсөө л дүүрэг болгоноос ганцхан л эмчийг шалгаруулдаг. Тэгээд би Баянгол дүүргээс шалгараад нийслэлийн шилдэг эмчийн нэг болж чадсандаа өөртөө бас баярлж бахархтیں۔ За 2024 онд болох тэр би эрүүлэг хамгаалгын тэргүүний ажилтан болж исэн. Босон. За яагаад юм болсон бэ гэхээр намайг богино хугацаанд өсөж дэвжиж байгаа залуу одоо эмч гэдэг утгаараа тийм ээ шагналсан байсан. Тэгээ дээрэс нь манай одоо ингээд хадам над руу энэ шагналыг авсан ч уцтаа тэлж байгаа байхгүй. Миний охин бүр арай л хурцтай шагналуудыг одоо төөж гинүү тий. Одоо дараагийн медаль нь баг хөдөлмөрийн одоо медаль тэгэл тэрний дараа баг алтан гацсан юм шүү гэд ямар залуудаа юмнуудыг авч ийна гэд бүрдэгжсэн байхгүй. Тэгэл би
би тэр хүмүүсийн хэлж байгааг сонсоод боломж юм байна да. Тэ би бас юм хийж энэ да гэсэн мэдрэмж авч илаа. За тэгээд ажлын туршлагын хувьд гэх юм бол учирхуур гэр бүл мэндийн төвийн эмчээс ахуулаад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын дарга хүртэл албан тушаалд дэвшиж чадсан байна. Тэгээд надад одоо битгий шалгуулж ийн гэж битгий бодоо намайг хамгаалж ийн гэж бодчих гэж би хүмүүстэй дандаа нөгөө шалгалж шүүлэг хийх үедээ хэлдэг байгаа. За дараагийн одоо миний амьдралд эргэлт хийсэн зүйл бол 2020 онд би үндэсний New Public компанид анх түншлээд VIP цолтон буюу одоо мөнгөн захирлгээд цолтой ажилдаг. За тэгээд 2021 онд бид хоёр үндэсний New Public компанийнхаа одоо топ 6 гэр бүл болж чадсан. Гэр бүл захирлуулж чадсан. Тэгээд энэ бизнесийг одоо ингээд 5 дахь жилдээ хийж байна. За тэгээд Public компанид ажиллаж байх хугацаанд би Ганцай топын хөгжүүлэлт онлайн төслийн ментор болсон дэвжиж чадсан. Эхлээд би чинь оролцогч байсан юм аа. 21 хоногийн хөтөлбөр байхгүй юу. Тэгээд оролцогч байгаал, ном уншаал, хичээлүүдэд суугаал, яаж одоо эмнэлгийн бизнест амжилт гаргах вэ гэж хичээлүүд суугаал, хувь хүний хөгжлийн хичээлүүдэд суудаг байсан байхгүй юу. Тэгээд дараа нь дид коуч болоод тий 3 хүнийг удирдаад эхлээд өөртөө тэмцэж өөрийгөө ялан дийлж байгаа. Дараа нь болох тэр 3 хүнийг ингэж удирдан чиглүүлж хайрлж, кэрлж байгаа байхгүй юу. За тэрний дараа ахлах коуч болоод ментор болоод ирэхээрээ 10 хүнийг удирддаг тий 10 хүнийг удирдан чиглүүлж ийм ингээ шүү тгий шүү энэ одоо ажилд ингэж оролцсон шүү ингэж даалгавраа хийн шүү гэдгийг ингэж менторлдог байсан. Тэгээд нийтдээ хөгжүүлэлт төсөл маань 16 удаагийн оролт орсон байдгийг маш гоё. Хөгжүүлэлт төслийн үед болохоор надад хамгийн их одоо таалагдсан, хамгийн их одоо намайг мотивацлж шин түвшинд гаргасан зүйл бол Jane Roy гээд MLM-ийн эрэг шураг гэдэг 16 бүлэгтэй ном байдаг. За тэгээ тэр номын нөгөө одоо ингээ гадуурч бас интернет бизнес гээл хөгжөөлнө шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр номыг сонсдог хэлбэрээрээ байгаа тийм сургалтанд намайг ганцай топ бүртгүүлсэн байхгүй. Тэгээ би ороод одоо тэр сургалтаас нь ингээ сонсно. Юу сонсох боломж, унших боломж байхгүй. Тэгээ нөгөө бүлгээр нь уншсан. Тэгээл одоо нэгдүгээр бүлэг гээл бүгдийг нь сонсоол бүгдийг ингээд нэг бүрчлэн бичээд гараараа. Тэгээ тэрийг презентацийн болгож урьж байгаа байхгүй. Өөрийнхөө ойлголтоор өөрөө ахаад тэрийг одоо жинхэнэ ягтаршуулна гэд ярьдаг шиг ингээд ягтаршуулаад дахиж уншаа, дахиж судлаад ингээд 16 удаа би тэр презентацийн тавьсны дараа маш гоё өсөлтийг авсан байсан. Яг бол би тэр MLM гэдэг бизнес чинь ямар гоё агуу юм бэ? Ямар гоё ертөнц юм бэ те? Би хувь хүний хувьд өсөн дэвжсэн гайхалтай боломж юм байна гэдгийг тэр үед яг олж мэдсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш би бол тасралтгүй бүр суралцах замыг сонгосон. За ингээд өндөр бүтээмжтэй үнийн 7 дадал номын сурагч багш бас болсон. Бээжин Солонгоо гээд багш дээр суралцаад энэ үед бол би ч одоо дөнгөж төрсэн заяа. Манай хүүхэд 9 сард төрсэн. Би 11 сартын сургалтанд сууж илаа шүү дээ. 2хан сартай хүүхдээ гадаа хаалганы гадаа унтуулж орхичоод тэгээ сургалтанд сууж ирсэн. Тэгээд манай энэ багш бистэ хүүхдтэй ийм сурвалж зааж үзэж байгаагүй чи ингэж болохгүй гэж надад тэгж үгүй би сурмаар юм би заав сурна гээд тэгж жагаад би ингээд сурж илаа. За дараа нь болох дээр энэ буян дэлгэр зохиолч нар хүнээс манддаг амжилтын амьд сурнаг зовлонгоор бус зорилгоор өдөртгөл номын сурагч багш болсон. Ер нь бол буян дэлгэр зохиолчтой маш их хамтарч ажилладаг. Өдөртөгч хүний CEO тийм ээ. Тэр одоо яг ямар хэв шинжтэй байх ёстой өөрөө буян дэлгэр зохиолчийн хэв маяг нь хүмүүсийн харилцааны талаар бичдэг тий. Хүн харилцаанаас харилцаа үүсдэг, харилцааны хэв маяг яг ямар байх ёстой юм. Одоо нөгөө тий хүн чамайг тоохгүй байхад яаж сэтгэлээ одоо гоё байлгах юм тийм ээ. За ер нь л
хүнтэй харилцахдаа ямар уужууд тайван байхыг тэр хүний ертөнцийг үзэх үзэл, тэр хандлага харилцааг яаж хүндэтгэхийн гэдгийг зохиолчийн маань тэр номноос бол үнэхээр мэдрэгддэг. Тэгээ өөрийгөө яаж босгон байгуулахын одоо өөрийгөө бүтээхдээ яаж бүтээхийн гэл энэ талаар бол нэлийн олон номнууд энэ бол уншсан. Тэгээд та нар маань миний номыг уншиж ингэж гоё тэмдэглэл хөтлөж ингэж ажилтан хэмжин аль бие ёсны эрхтэйг ингээд сургагч багш болоод миний номны хаанаас ч хинт ч хэдэн цагаар ч хичээл заах эрхийг ингээд олгож байна гэд ингээд ийм бас сертификатууд, эрхийн бичгүүд өгч ийсэн. Тэгэхээр гайхалтай. За дараагийн фабриликт хийжсэн гоё юм юу гэхээр тод гэдэг активыг үүсгэн байгуулж исэн. Энэ тод гэдэг актив нь болох тэр бие ялагч хөтөлбөр гэж байдгийн. Бие ялагч 7 хоногийн хөтөлбөр. Яг одоо биднэрт одоо эмнэлгийн бизнес, сүлжээний бизнестэй тооцооны үе эхэлнэ гэж байдаг шүү дээ. Тэр тооцооны үеийн яг эхний 7 хоногт тухайн хүмүүс зорилгыг тодорхойлж тухайн 7 хоногт борлуулалт өөрийгөө илэрхийлэх чадамж тэднийг өсгөж өгдөг юм бие ялагч гэдэг хөтөлбөрийг би Түмэн цэцэг, Отгон цэцэг гэх захирлуудтай хамтарч тод гэдэг актив байгуулж ирсэн. Одоо би энэ хөтөлбөрөөр үргэлжлүүлнэ. Одоо би энэ хөтөлбөрөөрөө үнэхээр гоё зүйлүүдийг хийх юм байна гэж өөртөө бас бодоод мөрөөдөд ээж байна. За тэгээд дараа нь болох 2022 онд ч би Эртэж Монгол гээд хөтөлбөрийн эерэг сэтгэлгээний давалгаа яавал одоо эерэг сэтгэлгээтэй ахын гэдгийг суралцж мэдэж авсан байгаа. Тэгээд энэ бас сургагч багшаар бэлтгэгдээд эерэг сэтгэлгээний талаар та хаач хинтэж сайхан ярилцаж болно. Бас бэлэн презентацуудыг энэ хүмүүст зааж болно гэж ийм сургагч багш болж илаа. За тэгээд өөрийн онлайн бас нэг жижигхэн бизнес гэх юм уу одоо нэг тийм хөгжүүлэлтийг гаргаж авсан нь Digital Earth гэдэг энэ онлайн сургалтыг хийж эхэлсэн. За энэ сургалтыг болох тэр 2023 оноос ахуулаад хийж эхэлсэн. Одоо яаж пэйж хуудсан уу, хөгжүүлэлт хийх үү, яаж борлуулалтаа нэмэгдүүлэх үү, бүүстийн тохиргоо, Instagram хөгжүүлэлт, групп хөгжүүлэлт гэл нэлийн одоо хүмүүст зориулсан жижигэн 7 хоногийн 5 хоногийн ийм хөтөлбөртэй хөтөлбөрүүдийг ингэж хийж бас туршлагачж ийсэн. Одоо надад бас урын цангаа ухах юм бол маш олон сургалтууд байгаа хгүй бэлэн. Одоо тэднийг би сайхан угсраад янзлаад ингээд та нартай бас өргөн барихтаа бас бэлэн болно. За тэгээд миний гол зорилго бол эрүүл мэндийн боловсролыг түгээхийг хүсдэг. Ер нь эрүүл мэндийн боловсролтой хүн бол эмнэлэг очихгүй байхгүй юу? Ер нь бол эрүүл мэндийн боловсролтой хүн бол өвдөхгүй. Эрүүл мэндийн боловсролтой хүн санхүүгийн хөвч эрхчлөлттэйж байна. Ер нь чамайг эрүүл байлгадаг, чамайг баян байлгадаг, чамайг эрч хүчтэй байлгадаг тэр ажлыг хүн олох ёстой. Тэр ажлын маань нэг бол одоо боловсрал олох, хүмүүстэй ярилцах. Би эрүүл энхрийн үрс өдөрлөгийг 7 жилийн турш зохион байгуулсан. Одоо энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ нь эрүүл хүүхдээ өсгөн болж байгаа ээж аав нарыг шагнаж урамшуулж чи сайн байна шүү, чи илүү одоо хүүхдтэйгээ ажилласан байна шүү, баяр хүргэе гэдэг ингээд 7-8 эцэг ингэж баяр шагнаж урамшуулдаг. За жил болгон өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох контентуудыг хичээлүүдийг ордог. Эхлээд бол их хичээл ордог байсан. Одоо бол ингээд сарван тэмдгийн эрүүл ахуй вайп тамхи гэж юу юм бэ? Арх мансууруулах бодисноос яаж өөрийгөө хамгаалах юм бэ? Гэх мэтчлээд өсвөр насныхан зориулсан эрүүл мэндийн боловсролыг бол олгодог. Тэднэрт хөгжилтэй аргаар заадаг. За сүүлийн үеийн зорилго бол шинэ аав ээжүүдэд зориулсан шинээр цоон шинээр ингээд шинэ хүнийг хүлээж авч байгаа ш. Тэгэхэд яаж өсгөн бойжуулах уу, яаж гоё байх уу гэдэг дээр одоо суралцдаг. Мэдээлэл өгдөг ийм бас нэгэн байхыг хүсэж байна. Учир нь би хүүхдийн эмч, дээрээс нь 4 хүүхэдтэй. Тэгэхээр би эрүүл мэндийн боловсролыг хүмүүст олгох нь бүр илүү ингээд хэрэгцээ шаардлагатайгаа. Дээрээс нь гэр бүлийн эрүүл мэнд гэдэг бол гайхамшигтай зүйл гэдэг. За энэ хөтөлбөрийг тасралтгүй 12 жил хийгээд
манай өрхийн эрүүл мэндийн төв их хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн төвөөр шалгарч ийлаа. За миний хамтарч ажилласан 38 нор сургууль маань эрүүл мэндийг дэмжигч байгуулахаар өргөмжлөгдөж ийлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тал дээр бол би илүү их төвлөрж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд юм ч хүн бол мэдээж соён гэгэрүүлэх судлаач байх хэрэгтэй. Энэ хугацаанд бол би 15 эдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна. Дэлхийн өрхийн эмч нарын хуралд 3 удаа оролцсон. Сүүлийн хуралдаа бол бүр постэр илтгэлээр оролцоод англи хэл дээр постэр илтгэлээр гадаадын олон улсын эмч нарт танилцуулаад тэд нартай ярилцаа, санал сэтгэлийн сонсоод ингэж ажиллана. За тэгээ миний social сувгууд бол Health, Family Health Education Group байна. Энэ группийг яг iBrand хөтөлбөрт зориулаад би цоо шинээр нээсэн. Одоо бол 50 хэдэн хүнтэй явж байна. За тэгээд Dr. Kotoko FL гэсэн Instagram байна. За Instagram дээр хэд хэдэн хаягтай Kotoko shop, health shop, парфюм гэдэг өнөртэй усны дэлгүүртэй бас өгсдөг тэр shop маань байж байна. За тэгээд YouTube дээр болохоор Dr. Kotoko гэдэг ийм албан ёсны гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих тийм сувг байдаг. Энэ дээр болохоор эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл, сургалт бүх зүйлүүдээ өөрийнхөө хийж байгаа зүйлүүдээ чадах болох хэмжээгээр оруулж өгдөг байгаа. За Faberlic-ийн бизнестэйгээ холбоотой бол Faberlic-ийн Kotoko is Faberlic Earth гэдэг тийм энэ YouTube сувг байна. Энэ YouTube сувган дээр би Faberlic миний амьдралд гэдэг тийм контентуудыг хийж оруулж хүмүүст бас мотивац өгдөг. Одоо ингээд харахад би 74 subscribe-тай мөртлөө 62 бичлэгтэй тэр бичлгүүд маань хүмүүс давтамжтайгаар ингээд хүрээл хүмүүс үзэл хийж байгаа байхгүй. Үнэхээр тэрийг хийж бүтээж байгаадаа талархаж байна. За тэгээ хоббиний хувьд гэх юм бол би аялах, сонсох, тиймээ суралцах хоббитэй. Ерөөсөө аялах дуртай. Аялал бол миний амьдралын бүр хэв маяг болсон. Жилдээ бол дор хаяж нэг 3-аас 4 аялалд бол заавал явдаг. Тэн дээр бол би компанийнхаа буйнаарч явж гин, өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээрч явж гин, ажиллаарч явж гин. Хүмүүс аялал гэхээр амар хэцүү мөнгө төгрөг инээдрээ гэж боддог. Одоо бол тийм биш. Зүгээр өргөвч өгөөрэй л хашиж хамаагүй гар. Тэн дээрээс очиод мэдрэмж ав тий. Тэнд одоо ядарч үз, тэнд өсөж үз, тэнд нарыг харж үз, тэр далайг харж үз тий. Тэнд ингээд амар гоё чийлэр сууж үз. Тэр бол ингээд хизээш давтагдчихгүй мэдрэмж байдаг. Тэгээ би бизнесийнхаа чиглэлээр бол 12 аймагаар 20,000 км-ийн туршид сургалт хийж аялсан. Энэ бол одоо миний бүр үнэхээр хамгийн том гоё өөртөө өгдөг амбиц мотивац юм уу тий. Би үзсэн шүү дээ. Би энэ аймагуудад очиод үзээд ярилцаад ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. За дараагийн зүйл нь болох тэр дэлхийн бараг 10 улсаа би аялсан байна. Гэхдээ би мөрөөдлийн самбар дээр бичсэн штаммынхаа тоогоор аялж байгаа. Тэр бол үнэхээр одоо нөгөө сүүлийн үед манифест хүмүүс яриад байна. Бясалгал гэж яриад байна. Тийм ээ өөрийн талд ухамсартаа захиалга өгнө гэд. Үнэхээр дат ухамсарын захиалга өгөө тархины эмх зэгцээгээд ингээд 10 сар ингээд аялж чадсан байна. 10-аас ч дээш байж магадгүй. Миний яг мөрөөдлийн альбом дээр би ийм 1000 хотоор аялнаа гэж бичсэн. Тэгээд штамнуудын зураг гэдэг байхгүй ингээд хэлээр орж гарсан. Тэгээд нэг өдөр би тэрийг эргүүлээд байжсэн чинь яг тэрэн дээр бичсэн газруудаар би явсан байсан. Бүр аялцсан байсан. Тэн дээрээс мэдрэмж авсан байсан. Одоо би ингээд энэ жил Европын орнуудаар аялах сонирхол байна. Ер нь бол Азийн орнуудаар нэлээд явжлаа. Тийм учраас одоо ер нь Европ руу орно. Тэгээд дараа нь Америк тийм ээ. Тэрний дараа Австрали гэдэг одоо дэлхийн 5 твийн одоо ямар л улс эдийн Африк энэ улсуудаар аялах. Тэг хүмүүсийг би сонсох дуртай. Миний хобби. Ерөөсөө сонсох. Би шүүдгүй, шүүмжилдэггүй, шүүлт байхгүй болчихоор аюу амар байдаг тийм. Тийм юм да гэж шүүж сонсдгоо. Энэ бол мэрэгжлийн онцлог байдаг баг. За дараа нь бол суралцах. Тийм хаан шин содон гой зүйл байна. Тэрийг би суралцах дуртай. Өөрийнхөө амьдралд оруулах дуртай. Тэднийг суралцаж байнга өөрийнхөө тархийг ажиллагаатай байлгах дуртай. Гаднаас тархинд ямар нэгэн шин зүйл орж ирэхэд байнга activity буюу нөгөө тархи өөрөө ажиллаж эхэлдэг. Тэгэхгүй байгаадахаар өмнө бичсэн програмаараа л ажиллаад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо сүүлийн үед тархи судлалын номнууд уншаад ер нь би байнга одоо сардаа ядаж нэг шин зүйл сурах туршилт хийх тийм ээ. Хуучин дадал зуршилтайгаа шин дадал зуршлыг холбож юу яах өөртөө суулгах гэдэг ийм зүйлүүд дээр ажиллаж байна.
Тэгээд мэдээж одоо та бүхэн миний бизнесийг сонирхож ивэл, миний эрүүл мэндийн боловсролын хичээлүүдийг сонирхож ивэл за бүгд цаашлаад өөрөө шин хамтран ажиллах саналууд байх юм бол хамтдаа бүтээцгээе, хамтралыг хийцгээе. Та нартай талархлаа. Энэ цаг мөчид бүгдээрээ миний хажууд байсан үнэхээр их талархлаа. Би өөрийнхөө талаар ярина гэдэг бол миний хувьд бол хамгийн гоё, гайхалтай, сайхан зүйл байлаа. Баярлалаа бүгдээрэнд нь. Ажлын амжилт, иш чүвч, урам зориг, төсвөр төвчээр хайр хүндлэл таныг бүтээдэг юм шүү гэж хэлье.